дахь юм бол Байтугын тулгуурлалтын талаар маш гоё кино хэлээд. найз нь Байтугын тулгуурлалтын талаар юу ч мэдэхгүй шүү дээ. Тэгээ олон хүмүүс энийг мэдэхгүй байхдаа би хоёулаа түүхэн машин славж асуух уу? Тэгээ. За бүгдээ өнөөдрийн маань хичээлийн сэдв байдаг огтын тулгуурлалтын талаар үзнэ. Өчигдөр соёлын тал машинууд хоёр киногоос нөхөд тэгээ Байтугын талаар гарч ирсэн. Тэгээ та үзсэн үү? Машин үзэж амжаагүй байгаа л да. Тийм манай зарим бас үзэж амжаагүй шиг лээ. Байтугын тулгуурлалтын талаар зарим мэдээлэл сонирхолтой байна. За тэгвэл хэдүүлээ өнөөдрийн хан хичээлээр энэ талаарх мэдээллийг хэдийн цэргийн тэрник 130 дугаар анги руу явж тэр алтрын тэгмээс очиж үнэн бодит түүхэн мэдээллийг очиж судалцгаая тийм үү хүмүүдээ. За явцгаая хүмүүдээ. Онд 7 сарын 8-ны өдөр 7 цагаас 9 цаг 30 минутын хооронд Монгол Улсын баруун хил дэвшил тулгуурлалт болсон. Тэрний байдлын үеэс манай хичээл хэрэгжүүлсэн эд зүйлсийн олдврыг та бүхэн танилцуулж байна. Энэ Олдонгийн Алтар сумын нутаг дэвшил байдаг Бор сонжийн говоос олдсон тухай 24 дугаар хоцролын улс өвөг тэрний ахын дэвтэр тухайн сонин хэвлэл бууны хонгоонууд хоёрын хичтийн бас хэрэгжүүлсэн нэг зүйлс болох мөрний дөрөө, гар гармаа, хичтийн мөрдсүүд, хэрэгжүүлсэн тоогооны ширэм, минутын залуу хошуу буюу сум, гар гармаатын нэг төлөвлөлт энэ дэр байна. Энэ Байтугын тулгуурлалтыг юунаас үүдэлтэй бол? Бүдүү арга буюу Байтугын тулгуурлалт маань харийн дайсан Монголын газар нутаг руу санаачилсан энэ байдлаас үүдэлтэй 1948 оны 7 сарын 8-ны өглөөний 7 цагаас 9 цаг 30 минутын хооронд энэ тулгуурлалт 2 цаг 30 минутын хугацаанд болж өнгөрсөн. Энэ Байтугын хороо дээр манай буруу эргэлхийг хэлчих маань 160 гаруй осгооны дээрвчин байж тулалдсан. Энэ дээр болохоор Пулмантч болохоор Монгол Улсын баатар Баатар Өрөж Бэгзийн Гиван. Сумлагчаар Монгол Улсын баатар Баянманы тэгшээ Гүрний даваад орсноор энэ тулгуурлалт гол үеийг үүсгэсэн. Тулгуурлалтын үед юм байсан. Харийн дайснаас Монголынхаа газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж үлдсэн хамгийн өрдөн энэ одоо бид түүний амьдарч байгаа газар нутг маань үндсэндээ 1948 оны 7 сарын 8-нд энэ газар нутгийг хамгаалж чадаагүй өнөөдөр бид нар баруун хэлхэг царай ангид алдах байсан. Одоо бидний өвөг дээд маань халуун аймаг бүлээн тусаараа хамгаалж өгсөн газар нутгууд бид хүн аж төрж байгаадаа хамгийн их бахалтай байт юм аа. Тэгээд энэ Ардхан Баатар маань үндсээ үе хүүхэд багчууд маань энэ баатаруудаа өгүүлж нэр үсгийг мэдээж нутаг орныг мэдээж нутаг орондоо сайн ажиллаж сайн хөдөлгөөний тав хүүхдээс өсгсөн өрөөё. За хүүхдүүд өнөөдрийнхөө аяллаас шинээр юу мэдэж сурч авсан бэ? Тэр болохоор бидний өвдөөс эх орныхоо төлөө халуун аймаг бүлээн засаг зөвлөмж энэ баруун хэсгийн хэлхий цаараа авчиж ирсэн байсан. Харин би болохоор Байтугын тодорхойлолтод оролцсон Аран Баатар маань Аран Баатарын ачаад бид их нь одоо ингээд амар амгалан ад зөрн амьд гарна. За өнөөдрийн бидний аялал бол маш өтөвтэй сайхан болж өнгөрлөө. Ингээд аялалд хамт оролцсон нийт сурагчдаа баярлалаа.